Ивент итгэгч Skytel. Тэг 393 дугаартаа GBD цагтаа Дархаатаас оролцож байгаа. 14 хүүхэдтэй манай хамтлаг бүрдсэн байгаа. 9 монголчууд орох гэж ер нь бол бүрдсэн хамтлаг. Дахин бүжиглэх авьяас тогт айгүй их байдаг. Бүжиг гэдэг бол зүгээр бид нар бие машин байсан бол бензин гэсэн баг. Бүжиг бол тийм л гоё. Тэгээд амьдралыг харах үнцгийг маш өөрчилдөг. 1 2 3 GBD. Тайсраа. За, тайсраа. Сэлмэд авч. За яг энэ өдрөөр яваш зэ. За нинжануудаа сайн бацгаана уу? Сайн байна уу? За бэлэн үү? За амжилт. Round 1. Fight! Final round. What are you trying to do? Flawless victory. Watch me. Wow. Та нарын одоо энэ шоунд оролцож байгаа зорилго Бид нар Дархан хотын тэгээд Дархан хот бол хөдөө биш. Бид та нар хийж чаддаг хийдэг. Надтай айгүй олон Улаанбаатарын хүүхд харахаараа Дарханыг хөдөө гэж харахсан тийм сэтгэлгээ байдаг. Тэрийг Дарханд бол би альж чадхаа хийж. Эмзэглэх хэрэггүй. Анхны авьяаслаг монголчуудын ялагч Дарханых гэдгийг л дахин санаарай. Тэнцлээ. Баярлалаа. Улаанбаатар гэхээр л хотын. Тэгээ бусд нь өөр тийм биш шүү дээ. Тэнцээ. Баярлаа. дахиад үзүүлбэрийн хувьд өнөөдрийн хувьд бол тэнцсэнгүй. Та нарт юу дутагдж байгаа гэхээр зэрэг дээрэс нь эмоц ирч хүч дутагдж байна. Хөдөлгөөнүүдийг хийсэн шиг хийх. Зэрэг байх. Яг хамтлаг гэж нэрлсэн. Зэрэг. Чи бол хөдөө хотын талаар эмзэглэж штэ тий. Би бас чамтай санал нэг байна. Эрдэнэ тод, Дархан хот гэж хэлүүлмээр байна, тийм ээ. Угаасаа ч тийм байсан. Харин одоо тэнцлээ. Баярлалаа. За ингээд нэгэд 3 тэнцлээ авсан учраас тэнцлээ. Тэгээд баяр хүргэе. Баярлалаа. GBD хамтлагийн залуучууд маань өөрсдийнхөө хэлснийг батлан харуулж чадлаа. Хэдийгээр Rocket Bay шүүгч та нарыг тэнцүүлээгүйч улам их хурцлах гэсэн санаа байж болох юм. Дараагийн шатанд нь амжилт хүсье. Сайн бацгаана уу? Бид хөтлөгч Угнаа анх хоёр байна. Анхаа Угнаа. Авьяаслаг монголчууд шоуны сонирхолтой үзүүлбэрүүдийг эцгийг төсвөл YouTube сувагт нэгдээрэй.